Ерөнхийлөгч хүрэлцэх Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путины урилгаар Москвад болох ялалтын 80 жилийн ойн баярт оролцсноо. Дуу шүлгийн уралдаанд дагалдах баримтыг заавал бүглэж бичлэгийн хамт илгээгээрэй. Амралтын өдрүүдэд Улаанбархны халдвар 190 тохиолдлоор өссөн байна. Зах худалдааны төв шатсан явдал дахин гарлаа. Өнгөрөгч 7 хоногт 158 удаагийн аюулт үзэгдэл осол бүртгэгджээ. Морин уралдааны үеэр бага насны хүүхэд унаж бэрцсэн явдал гарчээ. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Ерөнхийлөгч хүрэлцэх Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москва хотноо болох Авга эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хамт оролцох болсныг ерөнхийлөгчийн тамган газраас мэдээллээ. Энэ үеэр хоёр улсын ерөнхийлөгч харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцсноо. Улаанд байрлуулах ялалтын баярын ёслолд оролцож Александровын цэцэрлэгдэх нэр нь үл мэдэг цэцрийн хөшөөнд цэцэг өргөнө. Мөн Москва хотын хүндэтгэлийн дэмждэх ялалтын цэцэрлэг түрээлэнд байрлуулсан ялалтад тэмүүлсэн морд хөшөөнд цэцэг өргөж бүгд найрамдах Монгол ард улсын баатар болон хөдөлмөрийн баатар цол хүртсэн зөвлөлт холбоот улс Оросын холбооны улсын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ. Дуул, шүлгээ унш, бичлэгээ хий. 3 сая төгрөг хож. Ice Global телевиз Авга ялалтын сэдэвт дуу шүлгийн уралдаан зохион байгуулж байна. Ice Global телевизээс Авга эх орны дайны ялалтын 80 жилийн зориулан зохион байгуулж байгаа дуу шүлгийн уралдаан үргэлжилж байна. Манай уралдаанд нийслэлийн 52 дугаар сургуулийн сурагч Амарлан дайны тухай бүү мартаараа шүлгээр оролцож байна. Не забывайте о войне. Своим потомкам передайте, как гибли прадеды в огне, вы подвиг предкам не предайте. Не забывайте о близких, на месте подвига былих. Пускай война уже не близко, вы все же помните о них. Уралдаанд олон бүтээл бичлэг ирж байгаагаас оролцогчид дагалдах баримтгүй илгээх явдал гарч байна. Тус баримтгүйгээр хэн хаанаас ямар бүтээлээр оролцож байгааг мэдэх боломжгүй. Тиймээс манай телевизийн цахим хуудаснаа байршсан дагалдах баримттай танилцж өөрийн мэдээллийг бүтээлийн хамт ирүүлээрэй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбархны батлагдсан тохиолдол 1296 болж 190 тохиолдлоор өссөн байна. Мөн халдвартай хүнтэй харьцсан ойрцсон хүний тоо 11819 болж 280 хүнээр өссөн байна. Энэ сарын 5-ны байдлаар халдвар төвчин судлалын үндэсний төв болон аймгийн эмнэлэгт 243 хүн хэвтэн эмчилж байгаа бол гэрийн тусгаарлалтад 110 хүн байна. Мөн өвчний халдвар авсан байж болзошгүй с жигтэй 20 тохиолдлыг ажиглан тандж байна. Батлагдсан тохиолдлын дийлэнх нь 10-аас 14 насныхан байгаа ба ерөнхий боловсролын сургуулийн 10 гаруй хувьд нь Улаанбархны 3-аас дээш тохиолдол бүртгэгджээ. Тиймээс холбогдох албаныхан эрсдлийн үнэлгээг дахин шинээр хийж эхэлсэн байна. Хөвсгөл аймагт худалдааны төв шатаж 200 орчим худалдаа эрхлэгчдэд 5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Хэрэг явдал намжааг байхад дахин хүнсний зах шатсан хэрэг Увс аймагт бүртгэгдлээ. Тодорхойлбол Улаангом сумын 70 дугаар багт байрлах 30-ыг харьцах нь 18 хэмжээтэй хүнсний агуулга шатсан байна. Энд ахын хүй ихээр худалдаалдаг байснаас утаажил ихээр үүсч үзэгдэх орчин хязгаарлагдмал унтраахад хүндрэлтэй байжээ. Тиймээс онцгой байдлын албахагчид дээврийн хавтанг кранаар хуулж утаа гаргах болон бусад хариу арга хэмжээг шуурхаавч ажиллажээ. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байна.
Өнгөрсөн 7 хоногт нийслэлийн 8 дүүрэг 17 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл ослын 158 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв орон нутгийн онцгой байдлын алба хаагчид 674 иргэний аюулгүй байдлыг хангаж тусламж үйлчилгээ үзүүлжээ. Нийт дуудлагын 144 нь объектын буюу ахын гол төмөр байсан бол 7 нь ой хэрийн төмөр байжээ. Түүнчлэн 2 удаа газар хөдлөлж хүчтэй салхи шуурга 4 удаа гарсан байна. Мөн хүний үйл ажиллагаатай холбоотой ослын 4 дуудлага бүртгэгджээ. Тавдугаар сар гарангууд хэд хэдэн газар морины уралдааныг зохион байгууллаа. Үүнээс Багнуур дүүрэгт болсон уралдааны үеэр бага насны хүүхэд мориноос унаж гэмтсэн явдал гарсан байна. За Багнуур дүүргийн эрүүл мэндийн хүлээн авах тасагт хурдан мориноос унсах хүүхэд ирлэх дуудлага мэдээлэл энэ оны 5 дугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагт бүртгэгдсэн. Тодорхойлбол нэр бүхий иргэний их насны морийг унсан 6 настай хүүхэд уралдааны үед мориноос унаж гэмтсэн хэргийг Багнуур дүүргийн цагдаагийн хэлцээс шалгаж байна. За иймд хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалтын хувцас хэрэгсэл тавих шаардлага стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангахыг сэрэмжлүүлж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.